Цус цувгийн доктортой үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл Хаан банкны 5619 720 385 тооц данс руу donation явуулаарай. Баярлалаа. Хүний амьдрал гэдэг онцгой таавар шиг л байдаг билээ. Хинч хизээ юу болохыг мэддэггүй. Тийм ч учраас амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх үйл явдлын өдөөс хүртэл эхслэн яваад очих нь бий. Гэхдээ зарим хүн зүүдээрээ дамжуулан болох гэж байгаа үйл явдлыг урьдчилан олж харах тохиолдол бас байдаг. Ийм тохиолдолд ихэнх нь энэ бол ердөө зүүд гэдэг оргүй хоосон зүйл гэж бодоод л өнгөрдөг учраас өөрийг нь отож байгаа гай гамшигыг тосон очдог билээ. Тэгвэл зүүдээр дамжин ирж байгаа мэдээлэлд маш болгоомжтой хянуур хандаж байхад илүүдэхгүй гэдгийг баталсан нэгэн үйл явдал одоогоос хэдэн жилийн өмнө болжээ. Энэ явдал нэгэн залуухан гэр бүлийн амьдралд арилжгүй үе гашуу авчирсан учраас энэхүү явдлын тухай ярьсан нэгэнбээр үйл явдал хамаатай хүмүүсийн нэр ус болоод яг хизээ босон зэргийг нууцлахыг хүссэн юм. Ингээд харуулсалтай хэрнээ хачирхалтай нэгэн түүхийг та бүхэнд сонирхуулъя. Түүхийд айс ширний цайз зах хоёр тасаж хотоос нүүгээгүй байхад буюу офицеруудын ордны хойхон байрлаж байх үед инхээ хэмээх нэгэн биелэгчүү эртэнд ченж хийдэг байжээ. Цас ханзарч хаврын яргуй нүдэлж байх үед тэрээр нэг өдөр баян хонгор руу ноолууранд явлаа гэсээр гэртээ санд минт орж ирсэн байна. Эхнэр нь дулаан готол хувцас хүнжил бүүгээгээд авч явах юмыг нь хам хум хагас дотоо бэлдэж өгөөд гаргажээ. Тэрээр гэрээсээ гарахынхаа өмнө би банкнд байгаа 18 сая төгрөгөө бүгдийг нь аваад явъя. Надтай хамт ганаа, тулгаа, цогоо, бадрах дөрөв явна. Бид тав нийтдээ 100 сая төгрөгтэй явахаар болсон. Гэж хэлсэн бөгөөд энэ үгийг сонсоод эхнэр нь болгоомжтой яваарэ. Хэдийгээр үнэнч дотны найзуудтайгаа явж байгаа ч хүний газар хэцүү шүү. Их мөнгөтэй яваагаа мэддэгдүүлэхгүй аль болох муу санаатай яваарэ. Арх тарс битгий уугаарэ. Химэн амжилтлан загсаар үлдсэн аж. Нөхөр нь гэрээсээ гараад 10 хоногод түүний санаа улам л их зовж байсан уу гэхээс тайвширсангүй. Их мөнгөтэй явааг нь мэдээд үл бүтэх хүмүүс хорлохгүй, хамт яваа хүмүүстэйгээ 8-аас болж муудалцахгүй, машин тэрэг нэвдэж саадахгүй гэдэл янз бүрээр санаа зовниж олон шөнийг хагас нойртой хөрвөөж өнгөрөөжээ. Ийхүү хямарснаас болсон ч юм уу, нөхрийгөө хөдөө яваад 17 хонож байхад нэг шөнө маш муухай зүуд үзсэн байна. Зүүдэнд нь урт засмал зам орсон бөгөөд засмал замын голд инхээ арьс шир нэхий ноос ноолуурыг оцоодлаачсан зээл зунгаж машины хажууд зогсож байгаа үзэгджээ. Машин эвдэрсэн бололтой огт хөдлөхгүй байтал инхээ машины урд дугуйг данхраатаар өргөж байгаа харагдсан аж. Тэгснээл нэг дээл гаргаж ирэн машин доогуур дэвсээд томоос том түлхүүр байрсаар доогуур нь яваад орчгож байгаа харагджээ. Харин энэ үед машиныг нь тулсан данхраад хариугүй мултраад унах гэж байгаа нь хачин тодхон харагдсан аж. Инхээгийн эхнэр учиргүй сандран "Хүү инхээ наад данхраад чинь унлаа шүү дээ" хэмээн хоолойгоо сөөтөл хашгирсаар байсан ч нөхөр нь огт сонсолгүй машин доор байсаар байсан ажээ. Тэгтэл гинэт данхраад мол төсөрч машин хүнд чингээрээ нөхрийнхэн дээрээс перхийдл даран унаж байгаа нь яг л жинхэнэ бодит үйл явдал шиг тодхон харагджээ. Энэ муухай зүуднээсээ болж инхээгийн эхнэр муухай хашгиран сэрсэн байна. Зүрх нь түг түгхийн зохилж байсан бөгөөд цагаа харвал шөнийн 3 цаг болж байсан юм санаж. Ингэсэн ч муухай зүуднээсээ болоод тэрээр дахин унтаж чадсангүй. Угсхийн бос ч нөхөрлөгөө болон найзууд руу нээжлэн залгаж эхэлсэн байна. Тэдний бүгдийнх нь утас салчихсан байсан ч тэр дахин залгасаар байжээ. Үүр сайж өглөө болмогц тэр урд шөнийн муу ёрын зүйдээ бүр чихээр санан сандарч бушуухан холбоо барих хэрэгтэй. Цайз сах руу яваад очиход холбоо барихаараа олдох байх. Хамт яваа хүмүүсийн ар гэртээ холбогдож сураглая. Ингэж бодсоор гэрээсээ гарчээ. Зам зуураа хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчгөөд цайз сах руу очихоор микроавтобусанд сууж байтал гинэт гар утсан дуугарч охин нь "Ээж аав хүрээд ирлээ. Таныг хурдан хүрээд ир гэж байна" гэсэн юм санаж. Үүнийг сонсоод хөөрхий бүсгүйн дотор онгойн цээж нуужаад явчихан тэрээр микроноос шууд буугаад гэртээ хурдан харихын тулд такси барьжээ. Гэрийнхээ босгоор дөнгөж алхан ормогцоолоо урд шөн зүүдэнд нь ачаатай машинд дарагдсан эр нөхөр нь цай уугаад ярилцтал инээмсэглэн сууж байгааг хармагцаа хар хурдаараа гүйж очоод охиноосоо шижилгүй хүзүүдэн тэрээд авсан байна. Нөхөр нь түүний үсийг инхрийлэн илбэж "Намайг тэглээ санаа юу? Би хөдөө яваад 20 хоноогүй бидтэй" Гэхдээ нөхрийгөө амьд мэнд байгаад баярлсан бүсгүй баярын нулимс цэйлэгнүүлэн байж "Надад бол 2 сар явсан юм шиг санагдлаа. Одоо л нэг санаа амарлаа" химээж байжээ.
Нөхөр нь тоос шороо босон зузаан хувцас нэмгэлэх зуур. Найз нь маргааш өглөө эрт буцаад явна. Бидний ажил маш их амжилттай болсон. Гэхдээ түүхийн хэд ашигсан машин маань Эрдэнэ Санд сумын цаахан зам дээр эвдрээд зогсчихсон. Би жолоочийг нь дагуулад сэлбэг авахар хот руу орж ирсэн юм. Жолооч нь ашгүй таньдаг хүнээсээ сэлбэг авахар болсон байна. Тэрийг аваад маргааш өглөө эрт буцаад явхаас гэсэн байна. Машин нь зам дээр эвдэрсэн. Буцаад явна гэх үгс. Инхээгийн эхнэрийг мунаар хитэнтэй зөхөх шиг л санагдсан тулаа тэр чи явж яах юм бэ? Өөр хүн явуулчих. Ингээд урд шөнийн аимшигтэй зүйдээ нөхөртөө ярьж өгсөн байна. Гэтэл инхээ хөвгөлтэйгээр инээж. Би машин засч байхад ердөө ч ойртохгүй холхон зогсоод харж бай гэж тайвшруулсан юм санаж. Ингэсэн ч эхнэрийнхэн санаа амрахгүй царай нь хухай цайсан хിവэр байсан болохоор би өөрөө очихгүй бол болохгүй шүү дээ. Тэр машин дээр дандаа миний ачаа яваа. Нөгөөдөл маань тусдаа машин хөсөлсөн. Харин ч намайг хүлээгээд тэнд үлдсэн гэж. Ийм байхад би яаж орондоо өөр хүн явуулах юм бэ? Айгүй бол түүхийн идэ биднээс илүү үнээр өгөх нүхэ малтах гээд үлдчихэж гэж ойлгон шүү дээ. Найз нь явсан дээр. Чи минь ухаантай юм чинь ойлгож байгаа эзтэй. Өглөө эрт явах учраас өнөөдөр сайхан амарч аммаар байна. Чи гоё хоол хийж идэх үү? Ингээд ихнэр нь үгүй гэж чадсангүй. Тэгэлгүй яах вэ? Би чамд орцсаад үгүй. Хэвтэж амар. Ямар хоол хийх вэ? Би сайхан хоол хийгээд үгүй. Ингэсээр бүндгнэж гарчээ. Инхээ чи сайхан унтаж амрахын тулд хувцаа тайлан хүнжилдөө орж хөвцсөн бөгөөд ганц шил юм уучдаг юм уу? Ингэж дуугархад ихнэр нь тэг би одоо дэлгүүрлөө явж ногоо цагаан аавна. Тэгтээ аваад ирээ. Харин Чингис авах уу, болор авах уу? Гэхэд нөхөр нь аль нь ч хамаагүй чи өөрөө мэдээд авчих гэсэн байна. Удалгүй ихнэр нь гаднаасаа тор дүүрэн юм чирсээр орж ирэхдээ ширээн дээр нэг шил Чингис арх тавьсан байна. Инхээ чи зурагтаа харсан шигээ хүнжилдөө хөлөө тааварнжийн ганц шил ямаараа дотроо халуун оргиулж ихнэр нь хоол зихэн галтгооныхон өрөөнд бөхтөлцөж гарчээ. Нөхөр нь хөдөө яваад хагас сар болж байж гэрийн бараа харж байгаа учраас ихнэр нь чухам хөлн газар хүрэхгүй хөөр баяртай байсан юм санаж. Инхээ хоол идэхээр босох үедээ жолоочтойгоо уцаар ярьж маргааш өглөө эрт 5 цагт хөдлийн хэмээн тохирохыг ихнэр нь сонсоод яас эрт явдаг юм бэ? Хар үрээр явах ямар хэрэг байгаа юм бэ? Ингээд Эрдэнэ Санд чинь хол шүү дээ. Очсоор байтал өдрийн хагасыг авчих нь. Бушуухан очиж юмаа ачаад орж ирэхгүй бол айгүй бол түүхийн эдийн ханш гинэ тунчих чинь билүү хэн мэдлээ. Яасан дээрээ ингэсэн байна. Эхнэр нь нэрэж тийм байх гэж бодоод дахин юм хэлсэнгүй. Харин зэрэгцэн суугаад хоол идэж байх үедээ инхээгийн нүцгэн цээжин дээр урд өмнө нь огт байгаагүй тод гэгчийн том ташуу сорив байхыг хараад мэл гайхан. Чи чинь эндээ яаж хаа вэ? Юун сорив юм бэ? Сая хөдөө явхаас өмнө зүг зүгээр л байсан шүү дээ. Ингээд инхээ. Энэ үү их учиртай. Би маргааш ирж байгаад чамд тухтай ярьж өгье гэсэн аж. Эхнэр нь юу болсныг мэдэх гэж нилээд оролцсон боловч инхээ маргааш ирээд тухтай ярина гэхээс өөр зүйл дуугарсангүй. Тэр шөнө эхнэр нөхөр хоёр дөнгөжл учирч байсан үеийн шиг янаг дотноор учран аз жаргалын бал бурмыг хандлан амтласан болохоор бүсгүйн сэтгэл нэг мөсөн амарч нөхрийнхөө хүзүүгээр тас тэрэн унтаад өгсөн байна. Нэг сэрвэл тэрээр ганцаараа унтаж байсан бөгөөд нөхөр нь хар үрээр босоод явсан бололтой байхгүй байжээ. Намайг сэрээлгүй гараад явчихж дээ гэж бодсон бүсгүй амандаа дуу аялан хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдээд баг хүүгээ хувцаслан цэцэрлэг рүү явжээ. Харин гэрлүүгээ буцаж ирээд гадаа нөхрийнх нь хамгийн сайн найз болох мөн л чэнж ганагийн машин зогсож байгааг хараад хэрдхийн зочжээ. Тэрээр машинаас нэг л хар бараан зүйл урсан гарч биерүүн зотхон орж байх шиг дотор нь харанхуйлан толгой нэргээд явчихжээ. Түүнийг ороход нөхөртэй хамт хөдөө явсан хамгийн дотн найз нар нь болох цайзын хитэн чэнж баргаар царайлан игнээд сууж байсан аж. Тэднийг харамгцаа бүсгүйн хөл өөрийн мэдэлгүй дахсхийн говьяад явчихжээ. Хин нэг нь ухсхийн хажуугаас нь түшин авахд тэрээр машиндаа даруулчихаа юу? Ингэсэн 3 үгийг амнаасаа унгааж дөнгөсөн юм санаж. Түүний муу ёрийн зүүд үнэхээр зөнтэй байжээ. Чэнжүүд толгой дахин зарим нь гайхсан маягтай бие рүүгээ харсан бөгөөд энэ үед бүсгүй. Би түүнд сануулсан шүү дээ. Би түүний битгий эвдэрсэн машин дуугаар ороорой гэж хэлсэн шүү дээ. Химэн уйж гарсан аж. Инхээгийн найзууд юу хэлэх яахаа мэдэхгүй байгаа бололтой суугаад л байж. Тэгж бүсгүйг жаахан тайвширсны дараа нэг нь уг нь талигачид машин дуугаар орох ямар ч шаардлага байхгүй байсан юм л да. Гэтэл өөрөө би өмнө нь машин техник засч байсан хүн гэж зөрүүлээд жолоочоос хуучин дээлийг нь гуйж аваад машиныг өөрөө данхраадаад доогоор нь орсон. Тэгэхдээ данхраадаа дутуу байлуулчихсан байсан юм билээ. Нөгөөдхийг нь жолооч залуу анзаарсангүй. Ядч байхад энэ үед бид нар цаатгаас чинь нилээд хожимдоод араас нь ирж байсан юм. Жолооч машин яваад юм хийж байтал гинэтхэн гэхэд бүсгүй. Битгий яар би бүгдийг нь харсан. Химэн яриаг нь тасалсан байна. Чэнжүүд энэ үгийг сонсоод бас л бэби рүүгээ гайхан харжээ. Гэтэл инхээгийн эхнэр яг хизээ ийм явдал болов хэмээн асуусан аж. Найзууд нь өчигдөр өдөр 12 цагийн үед бид нар өнгөрсөн шөнө наашаа гараад шууд танаад ирлээ.
Ингэж хэлэхэд эхнэр нь амаа барин дуу алдан босоод иржээ. Тэрбээр яавч тийм байх ёсгүй. Юуных нь өчигдөр манай нөхөр өнөө өглөө гэрээсээ гараад явсан шүү дээ. Ингэж байдгаараа чарласаар ухаан алдаж унсан аж. Тухайн үед тэнд байсан хүмүүс уян гашуугаасаа болоод ухаан санаа нь самуурч байна гэж бодоод л өнгөрсөн байна. Гэвч Инхээгийн эхнэр үүнээс хойш ч гэсэн нөхрийгөө гэртээ хоноод явсан гэж зүтгээд байсан төдийгүй ажил явдлын үеэр охин ч гэсэн аав гэртээ ээж хоноод бүр арх ууж амраад явсан шүү дээ. Ингэж хэлэн найз нарыг нь алмайруулжээ. Инхээгийн эхнэр энэхүү хачин үйл явдлын учрыг олж чаддаггүй болоод ч тэрөө өнөө хүртэл нөхрөө өвхөөгүй хэмээн үе ярьдаг байна. Тэр бүхэлээ хизээ нэгэн цагт гинэтхэн ороод ирнэ хэмээн итгэж хоол зэгсээр суудаг ажээ. Ойр тойрных нь хүмүүст имэйл түүнийг хөөрхийлэн нөхрийгөө өгснээс хойш хачин болчихлоо. Хайрын хүн хэмээн халгалсаар байгаа юм санж.